сөргөлийн амьдарчсэн цаг үеэс өнөөдрийг хүрэхдээ хүн төрөлхтөн цэгцрэн сүргэлэн амьдардгаас цэгцрэн зохион байгуулагдах тийм систем рүү шилжиж амьдарч ирсэн байдаг л да. Тэгэхээр хүү нэгдлийн үед бол нэг хэсэг бүлэг хүмүүс хамтдаа нийтээр нэг оромжинд амьдарч хамтдаа ан ав хийхдээ хамтдаа явж хамтдаа агнаж үр жимс түүхтэй хамтдаа явж ирээд хоолоо дундаа тавьж байгаад хамтдаа хуваагаад иддэг нэг ийм тогтолцоо байсан байна. Тэгтэл энд ингэж хүмүүс бөөнөрөө сүргэлж нэг дор хамтаараа амьдрах үед тэдний дунд баримтлагдаг заавал баримтлах ёстой хэм хэмжээ гэдэг юм хэрэгтэй болсон байна. Хүмүүс бөөнөрөө сүргэлж амьдрахдаа хэрвээ ямар нэг нийтээрээ баримтлагдаг дагаж мөрдөг хэм хэмжээ байхгүй болохоор хүн болгон дур зоргоороо яв. Тэгээ дур зоргоороо явахаар зэрэг нөгөө 10 хүнтэй ч байсан 100 хүнтэй ч байсан 1000 хүнтэй ч байсан хүн болгон тал тийшээ тараад явахаар тэнд нөгөө хүч төвлөрөлт байхгүй. Үзэл бодлын нэгдэл байхгүй. Ингээд тархаа бутархаа хүчин өгсдөх. За энээсээ болоод аливаа зүйл тэсэж үлдэх чадахгүй байх ийм л аюул учирдаг байсан байна. Тэгэхээр малыг хүртэл аваад үзэхэд мал зүгээр өглөө хашааг нь онгойлгочхоор зэрэг мал өөрөө бэлчээртэй гарахтаа сүргийн толгойд одоо ямар мал явах вэ? Сүргийн дунд ямар мал явах вэ? Сүргийн төгсгөлд ямар мал явах вэ гэд тэд нар бол бид нартай адил бодохгүй сэтгэхгүй бид нартай адил ярихгүй хэлэхгүй мөртөө тэрийгэ мэддэг тэр нийтээр баримтлах хэм хэмжээндээ л захирагдал өглөө бэлчээртэйгээр авчихдээ. Бэлчээр дээр очиод тарлаа. Өөрийнхөө онцлог газар нутгийн бэлчээрийг идлээ. Буцаад орой боллоо. Гэрлүүгээ яг тэр зохион байгуулалтаараа явдаг. Тэгэхээр сүргэлж амьдарч байгаа хүн битгий хэл сүргэлж амьдарч байгаа амьтанд адгуулсан хүртэл ийм чанар энэ нийтээр баримтлагдаг дэг журам нийтээр баримтлагдаг хэм хэмжээ байсан байна. Тэгээ хүмүүс сүргэлээд хүү нэгдлийн үед амьдарч байгаад яваанда энэ нийгмийн тогтолцоонууд нэлээд боловсронгуй болоод хөгжөөд ирэх хэмжээгээр энэ нийгэм гэдэг бол жинхэнэ утгаа олж хөгжсөн байдаг. Тэгэхээр ерөөсөө нийгэм гэж юу юм бэ гэхээр хамтаараа олуулаа нэг дор бөөгнөрч сүргэлж амьдарч байгаа хүмүүсийн хувьд баримтлах нийтээрээ баримтлах дагаж мөрдөх хэм хэмжээ гэж ойлгох хэрэгтэй. Дэг журам гэж ойлгох хэрэгтэй юм. Тэгээ өнөөдөр бол ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн тухай хичээлдэж байна. Их сургуулийн улд үзэж байгаа ерөнхий суурь мэдлэгийн хичээлийн төвшөнд ч байна. Нийгмийн тухай мэдлэг орохоор зэрэг тэн дээр бол нийгэм гэж юу вэ гэхээр зэрэг энэ бол одоо хийсвэр ойлголт гэж тодорхойлоод байгаа юм л да. Тэгэхдээ яг энэ микрофон ч гэдэг юм уу, энэ ном ч гэдэг юм уу, энэ дэвтэр үзэг харандаа гэдэг шиг барих юм харагдахгүй ч гэсэн хүмүүсийн ой тоонд байж байгаа юм. Бидний оюун ухаан, сэтгэл, бодол гэдэгтэй адилхан юм чинь байж байгаа зүйл, бодиттой байж байгаа зүйл юм. Тэгэхээр хүмүүсийн одоо хоорондоо хамтран цэгцрэн зохион байгуулагдсан хэлбэр бол нийгэм гэж ойлгох хэрэгтэй. Хүмүүсийн хоорондоо амьдрахын тулд хоорондоо хамтран амьдрахын тулд цэгцрэн зохион байгуулагдж байгаа хэлбэр нь өөрөө нийгэм юм аа. Тэгээ энэ нийгмийг улстай холбоод байгаа юм л да сүүлийн үед улс нийгэм гэж хамттан яриад байгаа юм. Тэгэхээр яагаад энэ улс байх ёстой юм гэхээр зэрэг хувь хүнч вэ, өрх гэрч вэ, аливаа нэг байгууллага хамт олонч вэ, аливаа улс оронч вэ ингээд оршин тогтнохын тулд тэнд заавал ахуй хэрэгтэй. Ахуй буюу материаллык орчин хэрэгтэй. Тэр материаллык орчныг бүрдүүлэхийн тулд аж ахуй эдийн засаг хэрэгтэй болдог. Тэгвэл аливаа ард түмнийг хэдийд улс гэж үздэг юм бэ гэвэл хэдийд улс үндэстэн гэж үздэг юм бэ гэвэл 5 зүйл биелсэн үед улс үндэстэн гэж үздэг юм байна. Нэгдүгээр тэрэнд нь хүн ам орж байгаа юм. Хамгийн нэгдүгээр хүчин зүйл. Хоёрдугаар хүчин зүйл нь газар нутаг байгаа юм. Гуравдугаар хүчин зүйл нь аж ахуй байгаа юм. Дөрөвдүгээр хүчин зүйл нь тусгаар тогтнол байгаа юм. Тавдугаар хүчин зүйл нь төр байгаа. Ийм 5 зүйл байгаа ард түмнийг сүргээрээ бүлэглэн хамтран оршиж байгаа ард түмнийг бол улс үндэстэн гэж хэлж болдго юм байна. Хэрвээ хүн байхгүй газар нутаг аж ахуй одоо тусгаар тогтнол 1000 байгаад энэ бол улс болж чадахгүй. Тэрнийг үүсгэгч бүтээгч нь тэрийг хэрэглэгч холбогч зангидагч нь бол уягч нь бол хүн юм байдаг юм байна. 1000 эдийн засаг байгаад 1000 ахуй бүрдсэн байгаад хүн байхгүй бол тэнд тусгаар тогтнол гэж ярих хэрэггүй бол.
Мянга энэ бүхэн бүрдсэн байгаа тэнд төр байхгүй бол төр гэдгийг чинь хүнэл бүтээн хүнэл авч явдаг зүйл. Тэгэхээр энэ тусгаар аливаа улс үндэснийг бүтээж байгаа 5 хүчин зүйлийн үндсийн үндэс нь бол хүн өөрөө байдаг. Тэгвэл аливаа улс үндэстнүүд хамтаараа нийтээр нэгдэж оршихдоо энэ 5 хүчин зүйлийг цогцлоогоод ингэж чадсан тохиолдолд тэр улс болдог юм. Тэгэхээр улс гэдэг бол хүмүүсийн нэгдэн бөөнөрө хамтарч оршиж байгаагийн аж ахуйн хэлбэрт өгсөн нэр юм байна. Жишээ нь газар нутаг, эрхэлдэг аж ахуй, олдог ашиг шим, эдийн засаг, батлан хамгаалах хүч, зэвсэг техник, байгалийн баялаг, ашигт малтмал ч гэдэг юм. Энэ бүхэн бодлыг илэрхийлдэг ойлголт нь бол улс юм байна. Харин тэр улсын дотор тэр ахуй дээр хүмүүс амьдардаг. Тэнд амьдарч байгаа улсууд нэгдүгээрт боловсрох ёстой, хөгжих ёстой, сурах ёстой, гэгэрх ёстой, ажилтай байх ёстой. Нийгэм улсынхаа халамж анхаарлыг авах ёстой. Тэн дотор эрх хэтлэх ёстой ч гэдэг юм уу. Ийм асуудал нь бол нийгмийн тухай ойлголтод хамаарч явдаг юм байна. Тэгэхээр өрх гэрийг аав ээж хоёр бүрдүүлдэг. Аав гадна талынхаа ажлыг амжуулдаг. Ээж гэр дотоод ажлаа амжуулдагтай, хүүхдүүд тэрнд тусалдагтай адилхан. Улс гэдэг бол бөөнөрө хамтарч оршиж байгаа ард түмний аж ахуйн талыг, ахуйн талыг, эдийн засгийн талыг илэрхийлсэн ойлголт байт юм. Харин хүнтэй холбоотой хүнийхэн тэр улсын дотор оршиж байгаа хүмүүсийн хөгжил боловсрол гэгэрэл оюун санаа хүмүүнлэг инэрэнгийн асуудалтай холбоотой асуудлууд нь нийгмийн тал багтаж явдаг юм. Ингээд улс нийгэм хоёр чинь нийлжээж сая нэг үндэстэн бүрдэж гарч ирдэг юм. Тийм учраас аливаа улс үндэстэн аливаа ард түмэн гэдэг бол өөрийн газар нутагтай, эрхлэх аж ахуйтай, аж ахуйгаас авах ашиг шим, үр бүтээлтэй, хөдөлмөртэй, ажлын байртай, орлого мөнгөтэй, мэдлэг боловсролтой, хөгжил дэвшилтэй, хүнлэг инэрэнгүй ёстой, эрхийн тогтолцоотой гэдэг ингээд бүх юм цогцолж ээж сая бүхэл бүтэн үндэстэн болж оршин тогтнодог. Тэгвэл өнөөдөр бид нар нийгэм гэдэг юмыг зүгээр нэг толгоон дотроо эргэлдүүлдэг хийсвэр үг болгоод ашиглчихсан. Нөгөө ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн тухай хичээл дээр яриад байгаа энэ бол хийсвэр ойлголт юм а гэдэгтээ яг ижилхэн болгоцсон. Нийгэм гэж чухамдаа яг юуг нь хэлээд байгаа ойлгохоо үйц. Ойлгохоо байсан улс нийгэм хоёроо ялгаж чадхаа байсан учраас би юуны асуудалд хандж байна гэдг өөрөө мэдрэхээ бичихсэн. Тэгээ нөгөө нийгмийн иргэн болгон гээл одоо яриад байна. Иргэн бүхэн энэ улсын иргэн болсныхоо хувьд би гэд яриад байгаа мөртөө чухамдаа тэр нийгэм нь юу юм, тэр иргэн нь юу юм ерөөсөө мэдрэхээ бичихсэн. Чухамдаа тэр улс нь юу юм, би юугаараа улсынхаа төлөө зүтгээд байгаа, юугаараа нийгмийнхээ төлөө зүтгээд байгаа гэдгээ ойлгохоо бичихсэн. Тэгэхээр хүний хөгжлийн асуудал ойлгомжгүй. Тархин дотор ч манан будантай л ийм л ойлголт болчиход байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо энэ өнөөдөр нийгэм гэдэг зүйлийг манай өвөг дээдсийн энэ нийгмийн тухай ойлголтын дотор маш гүнзгий тодорхойлж өгсөн байна. Тэгээ би урд лекцүүд дээр хэлдэг. Одоо яг энэ дээр энэ ойлголтыг аваад ирэхээр зэрэг нөгөө нийгмийн тухай ойлголт чинь бүрэн утгаараа ойлгогдоод эхэлнэ. Юу гэхээр өнөөдөр бид нар нийгэм гэдэг зүйлийг бидний өвөг дээдс бол хуучин монгол ичгээр нийгэм гэж галгалж бичдэг юм байна. Бас нийгэм гэж ярьдаг юм байна. Хөдөө жаахан алсгараад малчны хотон дээр нэг хөвгөнтэй уулзахаар зэрэг энэ орчин үеийн энэ улс төр нийгмийн хөгжил чинь ойлгохдохгүй болж байна да гэд дандаа нийгэм гэж яриад идэг байсан. Тэгээ анхандаа энийг би ойлгодгүй байлаа. Энэ тухайн нутгийн ч баг аялгаа юм уу гэсэн юм ойлгогдоод байсан чинь сая энэ судалгаа юм руу ороод ирэхээр зэрэг энэний ялгаа нь маш тодорхой ойлгогддог болж байгаа. Тэгэхээр юу юм гэхээр угаасаа эн чинь нийгэм гэж хэлэгддэггүй, нийгэм гэж хэлэгддэг зүйл юм байна. Ний гэдэг нь нийтээр олуулаа гэсэн үг. Хэм гэдэг нь хэм хэмжээ гэсэн үг. Тэгээд нийгэм гэд хоёр үг нийлэхээр нийтээрээ хэм хэмжээтэй амьдрах тогтолцоо юм байна. Нийгэм гэд орчин үеийн бидний хэллэг бол ний гэдэг нь нийтээр олуулаа. Гэм гэдэг нь гимзэм. Ингээд нийгэм гэд нийлэхээр нийтээрээ гимтэн болох тогтолцоо юм байна. Тэгэхээр ерөөсөө нийгэм гэдэг нь нийтээрээ хэм хэмжээтэй амьдрах тогтолцоо гэдэг маань л өөрөө ойлгож эхэлж байгаа. Тэгвэл монголчууд одоогоос 100 мянган жилийн өмнөөс Мон ухамсар гэдэг
ухамсар дээр тулгуурлаж нийгмийг хөгжүүлж эхэлсэн байдаг. Мон гэдэг ухамсар дээр тулгуурлаж нийгмийг хөгжүүлж эхэлсэн байдаг. Мон гэж ухамсар юу юм бэ гэж? Мон гэж ухамсар юу юм бэ? Одоо энэ ховдын хойд цэнхрийн агуу дотор хадны сүг зурган дотор нэг 6 биетэй нэг толгойтой ийм амьтны дүрс байж идэг. Тэр юуг илэрхийлээд байгаа гэсэн өгдөөд сэлж ин л да. Монголын бичиг үсэг бол одоогийн 100,000 жилийн өмнөөс бүр ярих юм бол 900,000 жилийн өмнөөс хадны сүг зургаар эхэлсэн гэж. Тэр хойд цэнхрийн агуу дотор байгаа хадны сүг зургийг тэр ганцхан 6 биетэй нэг толгойтой хадны сүг зургийг тайлбарлахад л монголчуудын буган соёлын үе гэгдэх одоогоос 100,000 жилийн өмнөх соёл иргэншил тэр чигтээ тайлбарлагдаж байгаа. Тэр нь юу юм гэсэн чинь хүмүүс ингэ сүргэлэн амьдрахтаа төрөн нэмийн нээлдгээр дур дураараа загнаад би чишээ явна гэд өөрөөхөө тараад авчих юм бол нөгөө эв нэгдэл гэж байхгүй. Эв нэгдэл байхгүй учраас хүч чадал нэгдэхгүй бас хажуугаар нь үзэл бодол нэгдэхгүй. Ингээл энэ нийгэм гэдэг чинь зүгээр л хүмүүсийн механик нэгдэл болж хуурж байгаа. Нөгөө үзэл бодлороо, нөгөө хэм хэмжээгээр, нөгөө амьдрахуу оршихуугаараа, нөгөө оюун санаагаараа нэгддэг тогтолцоо биш болчихж байгаа. Тэгэхээр зэрэг энэ ингэж тархаа бутархаа явдгийг тэр хойд цэнхрийн агуу дотор ямар дүрсээр илэрхийлсэн бэ нэхэр 6 толгойтой нэг могоон дүрсээр илэрхийлсэн байна. Нэг биеийг 6 толгой 6 тийш нь татаж ирэхээр зэрэг тэр бие хаанаач хэнд нь ч үйлчилж чадахгүй. Ингээ хүч тарамддаг. Тэгвэл монголчуудын нийгмийг хамгийн анхалж хөгжүүлсэн тэр ухамсар нь бол мон ухамсар гэж. Мон ухамсар гэж юу хэлж байгаа юм гэхээр 6 биетэй нэг толгойтой могог хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хэдийгээр 6 бие байлаа ч гэсэн тэр нэг тархинд ор удирдуулах юм бол нэг чигт тэр биеүүдийг удирдах чадах юм бол тэнд ямар их хүч төвлөрөл, ямар их нэгдэл байна вэ гэдгийг харуулж өгч. Тэгэхээр орчин үеийн энэ философи нэртэй гүн ухааны дор монизм гэдэг үзэл санаа гарч ирж байгаа. Их хүчтэй гарч ирж байна сүүлийн 10 жилийн дотор. Тэр монизм гэж юу юм бэ гэсэн Монголоос их хутаа. Тэр нь 6 биетэй нэг толгойтой 6 биетэй могоо шиг биш, харин 6 биетэй нэг толгойтой могоо шиг нэгдмэл байхыг илэрхийлсэн ийм ухамсарыг мон ухамсар гэж нэрлэсэн байна. Тэгээ мон ухамсарыг үеийг бол буган соёлын үе гэж нэрлэж байдаг. Энэ ухамсар хөгж. Тэгэхээр хүү нэгдлийн үе задарлаа. Хүү нэгдлийн сүүлчийн үед ирлээ. Дээд ээжийн ёс задарлаа. Эцгийн эрхт ёс руу шилжих энэ моментт л хүмүүс мон ухамсарыг хөгжүүлж эхэлсэн байна. Эв нэгдэлтэй байх. Энэ дээр өөрөөр хэлэх юм бол эв нэгдэлтэй байхыг Монголын нийгмийн хамгийн анхны хэм хэмжээ болгоод тогтоосон байна. Түүнийг мон ухамсар гэж нэрлэсэн байна. Тэгэхээр одоо дэлхийн нийтэд өнөөдөр эргээд өөрөө энэ ирээдүйн судалгааны ухаан дотор монизмыг голлох гэсэн одоо юм орж ирж байгаа. Үзэл санаа орж ирж байгаа. Үзэл баримтлууд. Тэгэхээр дэлхийн нийт өнөөдөр хичнээн шинжлэх ухааны техник технологийн олд амжилтын өндөр түвшинд гарсан ч гэсэн хоорондоо эвсэж нэгдэж үг зүгээ олж үзэл санаагаараа нэгдэж чадахгүй, оюун тархиараа нэгдэж чадахгүй байгаа учраас тэнд нэг хэсэг нь цөмийн зэвсэг үйлдвэрлэл туршаал, тэнд нэг хэсэг нь цөмийн зэвсгийг эсэргүүцэл, энд нэг хэсэг нь галвалчлалыг дэмжээл, тэнд нэг хэсэг нь даяаршлыг болохгүй нэ гэж эсэргүүцэл ингээд нэг газар нэг юм гараад ирэхэд нөгөөдгийг дагаж одоо эсэргүүцдэг ийм янз бүрийн юмнууд гарч ирж байна л да. Тэгэхээр энэ дэлхийн ертөнц ерөөсөө эв нэгдлийг олж чадахгүй байгаа, нийтээрээ хэм хэмжээтэй оршиж чадахгүй байгаа учраас өнөөдөр дэлхийн ертөнцид энэ задрал бутралын ерөөсөө бүхий л төвшөндөө ахуй материалын хувьд, оюуны хувьд, амьдралын хувьд, сэтгэхүйн хувьд бүхий л төвшөндөө ийм задралын үе эхэлчихсэн явж байгаа. Тэгэхээр өгдөөц бол ингэж задарч болдгоо маа. Харин нэг толгойтой 6 биетэй могоо шиг эвтэй байх хэрэгтэй юм шүү. Нэг удирдлагатай, нэг тархитай байх хэрэгтэй юм шүү гэж хэлжсэн юм. Энийг бол нийгмийн хамгийн анхны хэм хэмжээ болгоод тогтоож бүх нийтээр дагаж мөрдүүлж ирсэн. Тийм учраас Монголын нийгэм бол цаашлах юм бол мон ухамсар, моныг голлох ухамсар, мон огоо ухамсар, малчин ухамсар гэж 4 ухамсар дээр нүүдлийн соёл иргэншил монголчуудын байгуулсан нийгэм хөгжсөн байдаг. Энийг аян дотор хойно очиод тусгай лекцэн дээр яригдана. Тэгэхээр одоо бол моныг л аваад явчих. Тэгэхээр
Монголын нүүдлийн соёл иргэншил буюу Монголын нийгэм гэдэг бол 4 ухамсар дээр тулгуурлаж 4 үе шаттай хөгжсөн байдаг. Тэрний хамгийн анхных нь эв нэгдлийг нийтийн хэм хэмжээ болгосон тэр монизм, мон ухамсар гэсэн. Тэгэхээр нийгэмд одоо нийтээр хэм хэмжээтэй амьдрах нэхэр зэрэг бид нар бол юу гэж боддог вэ гэхээр баахан хууль төсөөлдөг байхгүй. Өнөөдөр энэ дэлхийн ертөнцид, өнөөдөр энэ Монгол улсад хэдэн мянган хуультай болчихсон. Хуулиар хатуудыг тогтоосон, хуулиар хүн хэм хэмжээтэй амьдрэх юм үгүй л худлаа байдаг юм байна гэдгийг л өнөөдөр бидний энэ соёл иргэншил, өнөөдрийн манай хөгжлийн төлөв байдал харагдаж байна. Харин ч эсэргээрээ нийтээрээ гэмтэн болох тогтолцоо буюу нийгэм рүү орчихсон, гулгаад орцсон. Тэгээ энийг шүтцсэн. Юу хилээд байгаа, юу бодоод байгаа хоёр нь зөрчилдсөн. Уг нь бол дотроо тэр нийгмийг байгуулах санаа, үзэл санаа яваад байгаа. Гэтэл аль үжээ нийгмийг байгуулчихсан. Тэгэхээр монголчуудын хувьд нийгэм гэдэг хоёр зүйл ялгаатай байсан. Тэгэхээр нийгэм гэдэг бол нийтээрээ гэмтэн болох тогтолцоо. Нийгэм гэдэг бол нийтээрээ хэм хэмжээтэй амьдрах тогтолцоо. Тэгээд нийгэм юунаас бүтдгийг гэхээр зэрэг би түрүү хэлсэн. Аливаа улс үндэстнийг улс үндэстэн гэж авч үзэх 5 үндсэн хүчин зүйл байдаг гэж, тулгуур зүйл байдаг гэж. Тэрний нэг нь бол хүн. Бүр хамгийн суурь нь хүн байж байгаа. Тэгвэл хүн гэдэг зүйлийг монголчууд яаж авч үзэжсэн гэхээр зэрэг одоо өнөөдөр Монголд байгаа бүх хоёр хөлтэй хохмоо толгойтой болгоны хүн гэж үзээд байна л да. Гэтэл чанарын хувьд нь монголчууд хоёр хувааж үзэжсэн. Нийгэм яа харахгүй хүн дээр тогтно. Нийгмийг бүрдүүлэгч эдис бүр нь хүн. Буцаад хүний хөгжлөөр нийгэм одоо урагшилж идэг. Нийгмийнхээ хөгжлөөр хүнийх нь хөгжил урагшилж идэг. Ийм зөв тогтолтой. Өөрөөр хэлэх юм бол хүн нийгэм хоёр бол харилцан бие биенээ дэмжиж тэтгэж, харилцан бие биенээ хөгжүүлж явдаг ийм зөв тогтолтой. Гэтэл хүнийг дотор нь нийгмийг бүрдүүлж байгаа тэр хүмүүсийг яаж авч үзэх вэ гэдэг нь сонирхолтой байдаг юм байна. Өнөөдөр нийгэмд ямар үр гүйцэтгэж байгаа, нийгмийн өмнө ямар үүрэг гүйцэтгэж байгаа гэдгээр нь хүмүүсийг хоёр том бүлэгт монголчууд хувааж үзэжсэн байна. Хоёр том бүлэгт. За нэг нь бол эрг үний бүлэг, нөгөөх нь боовлохаан бүлэг гэдэг. За боовлохаан бүлгийг эхлээд авч үзье. Боовлохаан бүлэг бол дотроо 5 төвшөнтэй. Нэгдүгээрх нь хиж гөрөөс гэж байна. Хиж гөрөөс. Хиж гөрөөс гэж. Хиж гөрөөс гэж юу юм бэ гэсэн эдхийг эрхэм болгогч босоо гөрөөсийг хиж гөрөөс гинэ гэж. Эдхийг эрхэм болгогч босоо гөрөөсийг хиж гөрөөс гинэ. Ерөөсөө л эдхийн төлөө амьдардаг хоёр хөлдөө хохмоо толгойтой амьтныг хиж гөрөөс гэж хэлнэ гэж ойлгож болно. За энийг өвгдөөс бол мангадаа гэж бас нэрлсэн байна. Хүний амьтанлаг чанарт өгсөн нэр энэ мангадаа гэдэг бол. Тэгэхээр амьтан бол байглаасаа идэж тижэл олж идэл, үржэл, үр төлөө үлдээгэл явж идэг. Ийм л амьдралын хуйлтай. Тэгвэл хүн байглаас хоол хүнсээ олж идэл явж байгаа бол энэ яг амьтнаас ялгарх юмгүй л гэсэн санаа. Тэгээ энэ манай боредууд орсууд юм уу мангадууд гэдэг дуурч байгаа сонсогдтыг. Тэгээ юу гэсэн удахтаа үг юм болоо гэд бодоод идэгсэн чи эндээс учир нь тайлагчсэн. Тэгэхээр зэрэг үндсэндээ тэнгүүд гэж ойлгож болох нь биш үү? Зүгээр л эдхийг эрхэм болгочоод олж идчихэл явж идэг. Хүн гөрөөсийг хиж гөрөөс гэж хэлнэ гэж болно. За дараа нь хиж гөрөөсийн дээдлэлд хүн гэдэг ойлголт байна. Хүн гэдэг ойлголт. Хүн гэж юу вэ гэсэн чинь эдсэндээ сэтгэл ханагч босоо гөрөөсийг хүн гинэ гэж. Хиж гөрөөс болохоор эдхийг эрхэм болгож ирсэн. Одоо хүн гэдэг бол идчихэд эдсэндээ сэтгэл ханагч босоо гөрөөс гэж. За тэрний дараа гуравт нь булай гэж. Булай. Булай гэдэг бол олж явж хайж идэгчийг булай гинэ гэж. Хиж гөрөөс хүн гөрөөс хоёроос арай дээр байгалийн бэлэн имийг олж идээд ингээд бэлэн юм ууж идчихээ тэрэндээ сэтгэл ханаад явж явахгүй бас нэг дэвшилттэй нь юу гэхээр өөрөө явж хайж олж ингэж иддэг болсон. Хиж гөрөөс. Булай гэж.
За булаан дээр булхай байна. Булхай гэж юу юм бэ гэсэн чинь олсныгоо бусдад булаалгахыг юмн чинээ үл тоогч олж идэгч хийж гөрөөсгөж байгаа. Тэгээ яваад нэг юм хайсаар яваад нэг юм олдох юм байна л да. Олсны нь өөр бас нөхдүүд булаадаг юм байна л да. Тэгээ булаалгахаа юмн чинээ тоохгүйгээр булаалгаж чаад сууж идэг тэр нөхдүүдийг одоо олж идэгч хийж гөрөөсийг булхай гэдэг юм байна. Хамгийн дээдлэлт нь 5 дугаар түвшинд боовлхаа гэж байна. Боовлхаа гэж байна. Боовлхаа бол бусдын олсныг булааж идэгч хийж гөрөөс. Бусдын олсныг булааж идэгч хийж гөрөөс. Тэгэхээр ерөөсөө энэ боовлхаан ангилал бүлэгт бол ерөөсөө тэр оюун ухаантай, хөгжил боловсролтой, сурч мэдсэн, эрдэм мэдлэгтэй холбоотой юм юу ч ярихдаггүй байгаа та нар анзарч байна. Дандаа идэж уухтай холбоотой юм яригд. Тэгвэл өөрийнхөө оюун тархийг хөгжүүлэхгүй, сэтгэл зүрхийг хөгжүүлэхгүй, зөвхөн энэ муу цогцсон биеэ бодоод ходоодоо бордоод яваа амьтныг юух нь вэ? Боовлхаан ангилал гэдэг юм биш. Тэр нь дотроо төвшнгөөрөө өөр өөр. Тэгвэл хамгийн муухай паразит нь бусдын олсныг булааж идэх чинь боовлхаа байна. Одоо та нар хар энэ гадны хөрөнгө оруулагч нэрийн дор янз бүрийн компани одоо оюу толгой гихтэл тэр аюунхан майнс гэдэг Монголын ард түмний хоол хүнс, Монголын ард түмний оногдсон энэ эд баялаг бүх юмыг булааж идэл сууж шít. Зүгээр л боовлхаанаар байхгүй. Таны гудамжинд явж байхад дээрэндээ кармандах 5 цаасыг чинь хүүхдтэй хоол авч өгөх гэсэн 5 цаасыг чинь дээрэндээ авч байгаа нөхөр боовлхаал байхгүй. Тэр өөрөө хайж явж хөдөлмөрлөж олж идээгүй шít. Бэлэн хүний кармандахыг булааж аваад идэж байгаа. Ийм амархан зүйл. Харин бид нар кармандахаа булаалгачаад тэрийгэ байдаг л нэг үзэгдэл шиг за амьд минь гарсан минь их юм гэж бодоод явж байгаа маань өөрөө бид нар булхаа болчихж байгаа байхгүй. Тэгэхээр их эзэн Чингис хаан юу гэж хэлсэн гэд байдаг ихэр өөрийнхөө хийж бүтээснийг хүнд булаалгах булаалгасантай юм уу бусад ер нь ямар нэг тийм дутагдал муу юмны хажуугаар чимээгүй өнгөрч чадчихна гэдэг бол энэ хүний дээд үжирхэл юмаа гэж хэлсэн байт. Тэгэхээр социализм үед нэг ураа байсан та. Сарын хажуугаар дууга өнгөрч болдоггүй гэж нэг социализм үед нэг тиймэрхүү утгатай ураа байдаг гэсэн. Тэр юу хэлж байгаа гэхээр монголчууд өөртөө омогшилтай ард түмэн байсан учраас хэзээч муу юмны хажуугаар дууга өнгөрч чаддаггүй байсан. Тэгээд өөрсдөө дэндүү цэвэр ард түмэн байсан учраас аливаа муу юмны хажуугаар дууга өнгөрч чаддаггүй байсан. Гэтэл одоо монголчуудыг юу гэж аливаа муу юмны хажуугаар дууга өнгөрч чадахгүй хүнийг төрийн төлөө огтон боож өгөө гэж манжаас гаралтай үгээр амын тагладаг болчихсон. Энэ нь бол 220 жил монголчуудыг хүлцэнгүй номоо дууга даралж яхахын тулд манж нарын Монголд нэвтрүүлсэн үг байж байгаа. Төрийн төлөө огтон боож өгнө гэж. Гэтэл монголчууд төрийн төлөө огтон битгээл амиа золиослж чаддаг байсан ард том байж байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд чанарын асар том ялгаа явж байгаа. За одоо нөгөө талд нь Монголын нийгэмд байсан нөгөө нэг бүлэг хүмүүсийг хэн гэдгийнхээр эрг гүн гэж хэлж байгаа. Эрг гүн гэж хэлж байгаа. Эрг гүн. Тэгэхээр эрг гүн гэсэн хоёр үгнээс тогтож байгаа юм. Эрг гүн. Одоо бид нар юу гэж хэлдэг вэхээр эргэн гэж хэлдэг. Эргэн гэж хэлдэг. Тэгвэл тэр эрг гэж юу юм бэ гэж. Настангууд бол хэлж идэг. Энэ их эртээ адуу байна да, энэ их эртээ залуу байна да. Тийм энд бол хутганы заазуурны сүхний ир яриаггүй. Энд хүний ир ярьж. Тэгвэл тэр ир гэж юу юм бэ гэсэн угтаж мэдээд, тосож бэлдээд, тэсэж үлдэх чадвар гэж байна. Угтаж мэдээд, тосож бэлдээд, тэсэж үлдэх чадвар. Энэ чадвар нь гүн болсон хүнийг эрг гүн гэж хэлдэг юм байна. Харин энэ чадвар нь мохогсдыг эргэн гэж хэлдэг юм. Тэгээд энэ эрг гүн гэсэн хоёр үгийг нийлүүлээд үзэхээр зэрэг угтаж мэдээ, тосож бэлдээ, тэсэж үлдэх чадвар нь бадрагсад гэсэн утгатай үг болчихж байгаа. Тэгвэл энэ юу хэлж байгаа юм гэхээр зэрэг
нийгэмд байгаа дорж гэдэг гишүүн, бат гэдэг гишүүн тэр нийгэм дотор өөрөө тэсэж үлдэх төдийгүй нийгмээ тэсэж аливаа зүйл тэсэж үлдээхийн төлөө өөрийнхөө хүчин зүтгэлийг оруулдаг хүнийг сая эерэг гүн гэж хэлж байгаа. Тэгэхээр ерөөсөө эерэг гүн гэдэг ойлголт юу юм бэ гэхээр нийгмийн төлөө хүлээж байгаа үүрэг хариуцлагатай тэр гишүүнийг тэр хүнийг эерэг гүн гэж хэлдэг байх нь шүү. Иргэний ганцхан зорилго байж байгаа. Нийгмийн төлөө тодорхой үүрэг хариуцлагыг хүлээнэ. Нийгэм гэдэг бол аж ахуйн талын ойлголт биш гэж би хэлсэн. Нийгэм гэдэг бол цэвэр оюун санаа, хүмүүнлэгийн ойлголт. Тэгэхээр нийгмээ сайхан болгохын төлөө нийгэмд өөрийнхөө хав ойрд байгаа орчин ахуй бүхий л зүйлийг сайхан байлгаж байгаа тэр үүрэг хариуцлагыг гүйцэтгэж чадж байгаа хүнийг л нийгмийн гишүүн буюу эерэг гүн гэж хэлдэг. Тэгэхээр эерэг гүн гэдэг чинь нийгэмтэйгээ холбогдож гарч ирдэг ойлголт байж байгаа. Өөрийнхөө оюун ухааныг хэдий ч нэ хөгжүүлнэ. Өөрийнхөө сэтгэл зүрхийг хэдий ч нэ хүнлэг инэрэнгүй болгоно. Өөрийгөө хэдий ч нэ нийгмийн хэм хэмжээнд зогцож амьдрдаг болгоно. Тэр хүн сайн эерэг гүн байна. Тэгж чадаагүй хүн бол эерэг гүн байх хэрэг байхгүй. Тийм учраас Монголын ард түмэн, монголчууд эерэг гүн болсон төвшнгөөр нь хүн амаа 3 төвшөнд хувааж ирсэн байна. Нэгдүгээр дэмч. Дэмчийн дээдлэлт элч. Элчийн дээдлэлт ил гэж 3 төвшөнд хувааж ирсэн байна. Дэмч гэдэг бол юу болж нийгэм дотор нийтээрээ баримтлах хэм хэмжээний дотор юу болж юу болохгүй байх гэдгийг бусдаасаа урьдчилж төрүүлж олж хараад бусдадаа хэлдэг, сануулдаг, сэхээрүүлдэг хүн. Өөрөөр хэлбэл хамгийн сэхээрсэн хэсгийг дэмч гэдэг. Дэмчнэр л аливаа зүйлийг хамгийн түрүү олж харж болохгүйгийн тунгааж олон түмний хүртэл болгож явдаг. Дэмчийн дээдлэлт элчийн төвшний хүмүүс байна. Эднэр бол оюунлаг төвшний хүмүүс одоогийн ойлголтоор бол. Тэр болохгүйг олж харахаас ухаарахаас гадна тэрийг чиглүүлдэг, тэрний бодлогыг боловсруулдаг тийм хэсэг байж байгаа. Тэрний дээдлэлт хамгийн дээр байгаа тэр ил гэдэг хүмүүс бол одоогийн хэллэгээр бол засахын төвшөнд боловсрсон хүмүүс байдаг. Засахын их ухаантай гэсэн үг. Өнөөдөр нийгэмд байгаа аливаа муу мохоо болгоныг засдаг үзэл онол байхгүй. Тэрийг болохгүй байх гэдгийг хэлээд өгдөг дэмчнэр байна. Энэ иргэний нийгмийн хөдөлгөөнийхөө энтер гэдэг дэмчнэр бол байна. Тэгтэл цаашаага энийг яаж засахын гэдэг тэр үзэл баримтлал онол бодлогыг боловсруулдаг хэсэг алга. Үзэл баримтлалыг гаргаж ирдэг хэсэг алга. Өөрөөр хэлбэл элчнэр алга энд. Бүр цаашлах юм бол энийг засдаг ил хүн болсон хүмүүс алга. Тэгвэл Чингис хааны байгуулсан гавьяа ерөөсөө л морь унж ном сум харуулж дан хийсэндээ биш шүү дээ. Ерөөсөө л энэ засахын ажлыг хийж чадсантай л байгаа шүү дээ. Тийм учраас Чинчвэлэн нэртэй 9 өрлөгөөс буюу 9 сайдаас бүтсэн засгийн газрыг толгойлж ажиллаж байсан. Их хурлдаа бодлого боловсруулдаг их хурлдааг нь Сорготон Бэх хатан толгойлж ажиллаж байсан. Тэгэхээр энэ улс гэрийг энэ нийгмийг засдаг тэр засдаг ухаантай засахын их ухааныг эзэмсэн тэрэнд боловсрсон тийм ил болсон хүмүүс байхгүй болчиход. Тэгэхээр ил болсон улсууд боловсрлоороо болон гэгэрлэрээ хамгийн өндөр түвшинд цоо ил гарч ирсэн тийм хүмүүс байдаг. Тэгвэл Монголд өнөөдөр дэмчийн түвшний хүмүүс л байна. Цөөхөө идэх хүн байна. Тэгээд дэшээ элчийн түвшин хүн алга, илийн түвшний хүн алга. Хаан бол илийн түвшний хүн сууж исэн баг. Хаан ширээнд. Тийм учраас өнөөдөр Монголд бол энэ нийгэм хөгжих ямар ч үндэслэл байхгүй болчиход байж байгаа. Зүгээр болохгүй байх гэдгийг анзаарч харсан дэмч хэсгнэр л байж байгаа. Тэгэхээр ерөнхийд нь Монголын хүн амыг бовуулхан ангил буюу эдхийн төлөөх, эдсэндээ сэтгэл ханасан, бусдын онцныг булааж иддэг нэг ийм ангил байна. Нөгөөх нь эрг үний ангил л гээд. Тэгээ эрг үн болсон төвшнөөрөө дэмч хэлж ил гэж 3 төвшөнд хуваарлагдчихсэн. Тэгэхээр энэ нийгмийн өмнө хүүрэг хүлээсэн нийгмийн гишүүн гэж хэлэгдэх тэр хүн бол ерөөсөө л эргүнүүд байсан.
Иргэнүүд буюу элчүүд, дэмчүүд илүүд байсан. Бовл хаан ангилийнхан бол нийгэмд ямар ч эрг гүн гэж хэлэгдэх эрхгүй. Яагаад гэвэл тэд нар бусдаас идэх хоолой болоод идж байгаа улсууд яаж энэ нийгмийн янз бүрийн шалгарал дотор тэсэж үлдэж чадах юм? Чадахгүй шүү дээ. Та нар өнөөдөр харж байгаа бох. Энэ дэлхийн нийтдэр энэ Европын орнууд, тэр Америк, энэ зүүн өмнөд Азийн хамгийн хөгжилтэй гэсэн орнуудад энэ далайн шуурга, энэ хар салхи, энэ газар хөдлөлт, үер ус болж байна. Тэгээд хүмүүсийг үе олноор нь аваад явж байна. Энэ юуг харуулж байгаа гэхээр энэ дэлхийн ертөнцийг хамгийн хугсан, хамгийн хохироосон тийм улс орнуудад энэ байгалийн цэвэрлэгээ явагдаж байгаа юм байна. Тэгэхээр байгаль амьтай, энэ их дэлхийн амьтай, энэ их дэлхийн энэ байгаль чинь эргээд хариугаа авдаг юм а гэж өгдөөс аль эртнээс биднэрт сургаж ирсэн нь бас л учиртай байж байгаа. Нээрэл харахад энэ дэлхийн ертөнцийг хамгийн их онгоцсон, хамгийн их ухад төнхсөн, хамгийн их энэ дэлхийг сүрүүлсэн улсуудад энэ айхтар байгалийн экологийн цэвэрлэгээнүүд явагдаад байна шүү дээ. Тэгвэл өөрөөр хэлэх юм бол би энэ жишээг яах гэж авсан гэхээр ингэж бусдын олсныг булааж идээд эцсэндээ сэтгэл ханаад явж байгаа энэ Бовл хаан ангилийнхан тэсэж үлдэх чадваргүй учраас энэ янз бүрийн шалгал ингээд тэсэж үлдэж чадахгүй сүрч байгаа. Тэгвэл эргүн гэдэг энэс тэс ялгаатай. Яавал зөв байх вэ? Яавал би өөртөө аюулгүй байх вэ? Яавал би ахуй амьдралдаа, улс гэртээ, нийгэмдээ, энэ дэлхийн ертөнцид, энэ орчлон ертөнцид би аюулгүй, сүрг үйлдэлгүй байх уу гэдгийг л бодох хэрэгтэй. Тэгжээд сая тэсэж үлдэнэ. Та нар хараарай, энэ дэлхийг хамарсан том байгаль экологийн цэвэрлэгээ бол явж хамгийн сүүлд Монголд ирнэ. Яагаад гэвэл Монгол энэ газар дэлхийг харьцангуй онгон дагшнаар нь өнөөдөр хүртэл хадгалсан. Харьцангуй бохирдуулаагүй, харьцангуй газрын доолох хэвлээд орох баялгаа ухаагүй. Энэ бидний гавьяа биш. Энэ бидний өгд ухаантай бөгөөд эрдэмтэй өгд эцсийн минь гавьяа. Бид бол өнөөдөр тэд нар бол тархиа ухаж амьдарч байсан учраас газраа ухах шаардлага байгаагүй. Бид бол өнөөдөр тархи маань хоосорсон учраас бусдыг дуурайгаад тархины хоосролтой оюуны ядууралтай барууны ертөнцийнхнийг дуурайгаад газраа ухыг энэ доор л мөнгө байна гэж тэнд л нэг бөө мөнгө харагдаад байгаа байхгүй. Гэтэл тэрийг гаргаж ирээд мөнгө олгоод бид нар хуваагаад 50 мянгаар ч юм 10 мянгаар хуваагаад идээд баас болгоод гаргачих. Эцэст нь энэ дэлхийгээс биднэрт асар том цэвэрлэгээ ирнэ. Тэрийг бид нар тэсэж үлдэж чадахгүй. Тэгэхээр нийгмийн гишүүн буюу нийгмийн өмнө эргэн байх гэдэг чинь өөрөө асар том хариуцлага байдаг юм байна. Тийм учраас би нийгэм гэдэг бол тэр материалын зүйл, тэр ахуй, эдийн засаг, мөнгөний асуудал биш ээ. Энэ бол оюун санааны хүмүүнлэг инэрмгийн асуудал гэж яриад байгаа юм тэр. Тэгэхээр ерөөсөө эргэн байна гэдэг чинь явж бусдынхаа өмнө хамтаараа олуулаа цугларч нийлж амьдарч байгаа тэр бусад олныхоо өмнө муу үйл хийхгүй байх хариуцлага гэж ойлгох хэрэгтэй. Бүр эцсийн. Тэгвэл сайн үйл хийхийн тулд би ямар байх ёстой юм гэхээр чи тодорхой хэм хэмжээг дундаасаа тогтож гаргаж ирсэн хэм хэмжээг дагаж мөрдөөл гэж. Тэгвэл Монголын нийгэмд 90 цэвэр гэдэг нэртэй 90 нийгэм байсан байна. Та нар одоо гайхаж байгаа бах. Бид нар өнөөдөр зөвхөн Монголын нийгэм гэж ярьдаг болохоос биш Монголын нийгэм дотор дахиад 90 нийгэм байна гэдгийг ерөөсөө ойлгохгүй байсан. Тэгвэл нийгэм гэдэг нийтээрээ хэм хэмжээтэй амьдрах тогтолцоо болохын хувьд монголчууд нийгмээ сайн сайхан байлгахын тулд 90 цэвэр нийгмийг дагаж мөрддөг байсан баг. Тэрийгэ 5-5-аар нь 18 бүлэг болгож одоо ялгасан байж байгаа. За би энийг та нарт танилцуулъя. Тэр 15-ыг. Тэгэхээр нийгэм гэдэг бол сайн сайхан хөгжин дэвшиж сайн сайхан байхын тулд бол зүгээр нэг хэдэн хүн цуглчаад хэдэн хууль гаргачаад энийг мөрдөхгүй бол чин чамайг аваач хүн хашаант хийж одоо юу яа шорон торно. Энийг л хэрэгжүүлэх юм бол одоо чи энэ эл ертөнцид юугаач хийгээ явж ээж болно гэдэг ийм тогтолцоо биш юм байна. Ийм муухар тогтолцоо биш юм байна. Тэгээд хүний амьдралд нийцэхгүй, хүний оюун санаанд нийцэхгүй, амьдралд нийцэхгүй шал амьдралаас хөндийг хідэн өөр нэг Бовл хаан зохиогоод тавьсан хэдэн өгүүлбэрийг хуйлгээд дагаж мөрдөөд идэг нь өөрөө тогтолцоо биш яваад байгааг харуулдаг юм байна.
Тэгэхээр монголчуудад улс нийгмээ сайхан байлгахын тулд 18 бүлэг 90 цэвэр нийхэм үйлчилж ирсэн. Тэрний хамгийн нэгдүгээрх нь Эрдэнэ гэж байгаа. Эрдэнэ гэж байгаа. Эрдэнэ. Монгол нийгмийн эрдэнэ нь юу вэ гэж. Нэгдүгээрт айл. Хоёрдугаарт хаан. Гуравдугаарт 5 тусгаар тогтнол. Дөрөвдүгээрт жаяг. 5дугаарт гэрээ гэж. Гэхдээ та нар сонирхож байна. Одоо энэ ихний 5 Эрдэнэ гэдэг 5 нийгмэнд гараад ирж байна. Энэ юу гэсэн үг юм гэхээр зэрэг Монголын нийгмийн гишүүн буюу эргэн хүн болгоны баримтлах Эрдэнэ хэмээх 5 зүйл. Гэтэл өнөөдөр солиорчсон юу ярьж гэнэ үү? 9 эрдний орон гэсэн чинь Алт мөнгө шүр сувд ган ямар юм гээ дандаа эд материал нэрлэж шít. Тэгсэн энд чинь шал өөр зүйл гарч ирж байгаа. Айл гэж юу юм бэ гэсэн би хэлдэг. Монголд бол ерөнхийлөгчийн засаг, парламентын засаг байгаагүй байдаг. Монголд бол айлын засаг байсан. Айл гэдэг бол ойролцоогоор 80-аас 100 мянган хүн амтай бүлэг. Энэ 80-аас 100 мянган хүн ам дундаа нэг эдийн засагтай, нэг аж ахуйтай, нэг өмчтөө. Энэ айлын дотор хүмүүс тусдаа хувийн өмч гэж байхгүй. Дундаа нэг өмчтөө. Тэрийг хамтаараа хариуцдаг. Энэ дээр үндэслэн хамтын хариуцлагын тогтолцоотой. Хамтын хариуцлагын тогтолцоон дээр үндэслэн их хэдэлдэг тогтолцоотой. Өөрөөр хэлбэл нийгмийн тэр бусад 80-аас 100 мянган хүн амыг өмнө хүлээсэн бүх сайн сайхан үүргээ биелүүлж чадсан хүн л сая эрх хэдэлдэг байж байгаа. За энэ бол эрхийн тогтолцоон дээр эрхийн тухай лекцэн дээр тусдаа ороод явчихна. Тэгээд айлыг ах удирддаг. Ах гэдэг нэртэй хүн удирддаг. Ахт нь бол амд хэмээх амин чанар бий болсон байдаг. Амд гэдэг нь юу юм? Амд хэмээх амин чанар нь юу юм бэ гэсэн чинь 5 тусгаар тогтнолыг бий болгож батжуулан бэхжүүлж авч явдаг чадвар гэж. Тэгээ энэ айлыг байгуулж энэ айл дотор хамрагдана гэдэг бол тухайн хүний тэр айлаа шүтэж амьдрна гэдэг бол тухайн Монгол нийгэмд байгаа иргэний эрхэмдэд нэг эрдэнэ байсан баг. Түүнээс алт биш, мөнгө биш, шүр сувд биш. За дараа нь хаан гэж байгаа юм. 5 тусгаар тогтнол. 5 тусгаар тогтнол гэдэг нь юу юм бэ гэсэн өнөөдөр бид нар тусгаар тогтнол гэдгийг зөвхөн орон зайн тусгаар тогтнол буюу хил хязгаараар ойлгодог. Тэгвэл энээс чинь гадна ахуйн буюу эдийн засгийн тусгаар тогтнол гэж байна. Удамшлын буюу цусны тусгаар тогтнол гэж байна. Тархины буюу оюуны тусгаар тогтнол гэж байна. Засгийн буюу төрийн тусгаар тогтнол гэж байна. Ийм 5 тусгаар тогтнолоо Монгол нийгэмд хамрагдаж байгаа эргэн бүр эрдэнэ гэж эрхэмлэн дээдэлдэг байсан. Одоо манайхан ч нэг өөрийнхөө хайртай хүүхдийг ингэртээ твчээд миний нандин эрдэнэ байхгүй юу гэдэг үстэй. Хань ижлээ хажуудаа суулгачаад миний амийн эрдэнэ байхгүй юу гэдэг үстэй. Өөрөөр хэлбэл юунаас ч илүү нандин эрдэнэ минь эрдэнэ шиг зүйл минь гэсэн үг тэр хүүхдээ хэлж байна. Ханийгаа болохоор өмнөөс нь амиач өгөх болох тийм эрдэнэ гэж ингэж эрхэмлэн дээдэлж штэ тэр чинь. Тэгвэл Монгол нийгэмдх тэр тэсэж үлдэх чадвартай эргэн нарт бол энэ айл нь тэр айл нь нэгдүгээрт эрдэнэс. Хоёрдугаарт энэ 5 тусгаар тогтнол нь эрдэнэ байсан. Гуравдугаарт тэр хаан нь эрдэнэ байсан. Хойно тэр боловсролын хэсэг юу руу очихоор зэрэг аянда хаан гэдэг хүн ямар чанаруудыг эзэмсчээж хаан болдог байсан бэ гэдэг юм нь яригадаад эхэлнэ. Тэр 21 амин чанар, тэр 35 эрдэм, тэр 9 ухаан, тэр 8 оюун, тэр 12 зун бүгдийн эзэмшид ертөнцид боож тэнгэрт мэндэлжээж боловсрлороо бусдаас гэгэрл хоёроо цоо ил гарч иржээж боловсрлыг хаан боловсрлын төвшөнд эзэмшижээж сая хаан болдог байсан. Өөрөөр хэлэх юм бол оюун санааны хөгжлийн дээд туйл нь хаан байсан. Тэгэхээр энэ айлын энэ 5 тусгаар тогтнолыг удирдах авч явж байгаа тэр хаан бол эрдэнэ байхаас яадаг юм. Тийм учраас хаанаа хүндэлдэг байсан. Түүнээс биш өнөөдөр бусдын онцлог булааж идчихээ сууж байгаа боовлогыг
Шар өнгийн юм уу янз бүрийн гоё ганган дээл хувц өмсүүлчихэд дээдэлдэг байгаагүй. Дараа нь жайг гэж байна. Жайг гэдэг бол одоогийн бидний ойлгодог яг хэм хэмжээ. Тэгэхээр ямар ч хүний өмнө хаанч оршиж амьдрахад заавал баримтлах ёстой хэм хэмжээ байгаа. Тэр хэм хэмжээгээ баримталж гэмээр сая энэ нийгэм бүхэлдээ сайн сайхан хүн болгоны тэр үйл ажиллагаагаар болно. Тийм учраас энэ жайгийг эрхэмлэх нь чухал. Энийг эрдэнэ мэт үзэх нь чухал гэж үзчихсэн. Эртний грекийн их сэтгэгч Демокрит гэж хүн хэлсэн байдаг л да. Хүний эрхэм чанар болсон хэмжээгээ мэдэрч сахигтун. Хэрвээ хэмжээ хэтэрх юм бол хамгийн сайхан зүйлч хамгийн муухай олно гэж хэлсэн байдаг. Өнөөдөр арчил сайхан байна л гэж байна. Арчил гэдэг чинь эрх чөлөө хариуцлага хоёр нэг зоосны хоёр тал болж аж арчил болдог зүйл байгаа. Гэтэл өнөөдөр хариуцлага нь хаягдчихад, үүрэг нь хаягдчихад эрх чөлөө хоёр нь дангаараа. Тэгээд энийг арчил гэж хэлээд. Тийм учраас ингэж өрөөсгөл туйлширсан учраас өнөөдрийн хүн төрөлхтний хэрэгжүүлэх гээд байгаа арчил туйлширчихсан байж байгаа. Тэгвэл өвгдөөц юу гэсэн? Тэр эрх чөлөөний зоосны нөгөө талд байгаа хариуцлага гэдэг нь хамтын хариуцлага байдаг юм шүү нөхдүүдээ гэд хэлээд өгчихсэн байж байгаа. Зүгээрс нэг хариуцлага биш. Хамтын хариуцлага байж сая арчил бүрэн утгаа олдгийг гэдэг хэлж өгсөн. За тэрийг хойно очиод тэр яг зориултын лекцэн дээр нь тусдаа ярив. Тэгэхээр энэ хүн хэм хэмжээгээ баримталж энийгээ жаяглаж бүгдээрээ нийтээр ёсчлон дагна гэдэг чинь л өөрөө энэ Монгол нийхэм орших нэг том эрдэнэ байсан байж. Дараагийнх нь гэрээ гэж. Гэр гэж. Одоо бид нар бол гэрээ гэж ярьдаг. Гэрийн дараа 2 залгаж. Тэгэхээр нэг 2 хүн бие биендээ мөнгө зээлэх ч юм уу, хамтарч ажиллах болох ч юм уу, нэг янз бүрийн юм тохиолдолд иймэрхүү аж ахуйн чанартай жижигхэн үйлдэл дээр л гэрээ хийдэг юм ойлгоод байгаа юм л та. Угтаа бол энэ олон хууль үйлчилж яхад хүн гэрээ хийх хэрэг байхгүй шүү дээ. Хүний чанар хэдий ч нэ муудад ороод чинь, хүн хэдий ч нэ бусдыгаа хуурдаг, мэхэлдэг болж чинь, хүн хэдий ч нэ ухамсаргүй ёс суртахуунгүй болж чинь, төдий ч нэгээр энэ их олон хууль, их олон гэрээ контракт, их олон дүрм журам. Тэгээд амьдрал дээр биелж байгаа юм юу ч байхгүй. Гэмт хэрэг улам ихсэл, хүмүүс улам л гэмтэн болох зам руугаа улам гэрлийн хурдаар ойртол. Тэгэхээр гэрээ гэж юу гэхээр Монголын ард түмэн 100 мянган жилийн өмнөөс өөр хоорондоо байгуулж амьдралдаа хэвшүүлэн хэрэгжилж иржсэн хэм хэмжээ байж байгаа. Ийм хэм хэмжээтэй байсныг 1224 онд Тулуу хаан нээгээд 1225 онд түүнийг Чингис хаанд өргөн барьсан байдаг. Тэгээ Чингис хаан түүнийг барьж авч судлаад уншаад тэгээ энийг их засгийн алтан дээд гэрээ болгож Монголын үндсэн хуулиар тунхаглая гэж зарлиг гаргаад Монголын үндсэн хуулиар тунхагсан байна. Их 13 дугаар зуунд энэ Монголд бол их засаг гэдэг ганцхан хууль байсан. Тэр ганцхан хуулиар л монголчууд маш сайхан амьдарч чадчихсан. Нийгмийг сайн сайхан бүрдүүлж чадчихсан. Тэрний баталгаа нь юу гэхээр 1870 он хүртэл Монгол улс шоронгүй, цагдаагүй, эмнэлэггүй дэлхийн цорын ганц улс байсан. 1870 он саяхан болтол. Харин 1870 он гэхэд дэлхийд шоронгийн түүх намтар хэдэн ботоор тоологдохоор бий болчихсон байсан. Гэмт хэрэгтний түүх намтар хэдэн ботоор тоологдохоор хэрд хийлгэмээр аимшигтайгаар бүрдсэн байсан. Тэгэхэд Монгол улс шоронгүй, цагдаагүй, эмнэлэггүй дэлхийн цорын ганц улс байсан. Энэ юу хэлж байгаа юм? Ганцхан хуулиар ард түмний хэм хэмжээг тогтоож болдго юм байна. Ямар ч хуульчлаагүй энэ нэрэн цэвэр нийгмээр ард түмнийг хамгийн сайхан засаглаж оршоож болдго юм байна гэдгийг Монголын ард түмэн, Монголын үг түүх харуулдаг. За хоёр дахь одоо нийгэм бол тусгаар тогтнол гэсэн нийгэм байж байгаа. Тусгаар тогтнол гэсэн нийгэм. За тэр нь түрүүний миний хэлдэг 5 нийгэм. Орон зайн, ахуйн, цусны, тархины, засгийн гэсэн 5 тусгаар тогтнол гэж байна. Орон зайн гэдгийг орчин үеийнхээр хэлэх юм бол хил хязгаар бүрэн бүтэн байх явдал.
Бид нар өнөөдөр тусгаар тогтнолтой байна гэд хэл хязгаар бүрэн бүтэн байгааг харчгаад бид нар тусгаар тогтнолтой байна гэж бодоод байгаа. Гэтэл орон зайн тусгаар тогтнол бас нэг муучгүй юм байна. Дотор тал нь ороод ирэхээр ахуйн буюу эдийн засгийн тусгаар тогтнол байхгүй болчихсон. Дандаа харийн орнуудаас хараад тулдсан. Нөгөө ямар ч байгалийн болон нийгмийн ямар ч амар шалгарал цэвэрлэгээ ирэхэд тэр нь тисэж үлдэх эдийн засаг бидэрт өнөөдөр байхгүй. Ганцхан ойрын жишээ хэлэхэд өнөөдөр дэлхийн эдийн засаг хямрахад Монголын эдийн засаг дагаад хямарчихсан. Дэлхийн санхүү хямрахад, Америкийн санхүү хямрахад Монголын санхүү дагаад хямарчихсан л тэгэл хямрал зарлчаал тэр хямралыг дагаж оюун санаандаа хямрал үүсгэчээл бид нар гүйж байгаа шүү дээ. Тэгвэл энэ тэгж болохгүй гэдгийг л энэ хэлж өгч байгаа. Энэ 91. Цаашлах юм бол цусны тусгаар тогтнол гэж. Энэ бол өнөөдрийн удамшлын тусгаар тогтнол. Нөгөө эмс огтон 5-10 бор төгрөгөн дээр өнөө маргаашийн байр орон сууцхан төдийхөн дээр гадны мөнгөтэй хүмүүсийн өвөрт гүйж ороод тэгээд энэ цусны тусгаар тогтнол гэдэг юм байхгүй болж. Одоо өнөөдөр Монгол хүнийг ингээд ген судлалын талаас судлаад үзэх юм бол яг цэвэр Монгол цустай хүн тун ховор болсон байна. Манжийн холцтой, хэдэн дээд үе дээр, Хятад холцтой, дараа нь Оросын холцтой, одоо Америк ямар юм ч гэнэ баахан холцтой. Яг цэвэр цусны Монгол хүн тун ховор болчиход гэж. Магадгүй бидний өнөөдөр энэ Монголоо алдаж байгаа ч гэсэн энэ бидний цуснд тэр удамшил алдагдсантай холбоотой байна. Яагаад гэвэл аливаа улс үндэстний ард түмний одоо тэр онцлог шин чанар мэдээллүүд бол эцгийн яс цус хоёроор хүүхдийн яс цус хоёронд бичигддэг. Тэрийг би гэр бүл дээр тэр удамшлын хэсгээр тусдаа ярь. Тэгэхээр цусандаа нөгөө Манж, Хятад, Орос, Америк янз бүрийн өөр удамшлын мэдээлэлтэй улсууд чинь хүүхдтэй мэдээ зөв Монгол мэдээлэл бичихгүй шүү. Тэгээ одоо сүүлийн үед энэ залуучуудын дунд энэ Монгол гэсэн имийг үзий яддаг. Монгол хүн хизээч хийж бүтээхгүй. Монгол хүн хийж чадахгүй, бүтээж чадахгүй. Монгол хүн энд эргэлздэг. Нэг иймэрхүү сэтгэлгээ их давамгаалж байгаа. Энэ чинь бид нар удамшилдаа эргэлздэг болж байгаагийн шинж. Харин одоо нэг сая нэг 2 олимпийн аврах төрж, 2 дэлхийн аврах төрж энэ төр жаахан монголчуудад энэ нөгөө хонглын үзүүрт гэрэл асна гэдэг шиг чэйжнийх нь хүндийд нэг гэрэл энэ тархиных нь хүндийд нэг гэрэл асааж ах шиг шүү. Болох юм байна бид нар чи хичээгээд байвал гэдэг нэг тийм горьдлого бодлыг төрүүлж ах шиг байна л да. Дараа нь тархины тусгаар тогтнол. Социализм манжийн дарангуулын үед манж амбан сайдууд ирж сууж хамаг бодлогын минь барьсан. Дараа нь социализмын үед Оросууд ирж баахан тархины минь орон зайг эзэлж бидний оронд тарих бол суусан. Өнөөдөр энэ дэлхийн банк л гэн олон улсын валютын санал гэн янз бүрийн улсууд ирж бидний тархийг барьж тархины минь орон зайг эзэл сууж байна. Хүний тарих гэдэг бол цахилгаан соронзон орныг үйлдвэрлэгч. Энд цахилгаан соронзон байнга эргэлтүүд явагдаж байдаг. Тэр эргэлт зогсох юм бол хүн бодохгүй, сэтгэхгүй, мэдрэхгүй чадахгүй болдог. Тэгвэл өнөөдөр нэг залуусын дунд нэг муухай ч гэсэн гашуун ч гэсэн үнэн үг гарчаад байна шүү дээ. Тэгж тархиа бариулахгүй шүү гэж. Тэр бидний тархины эргэлтийг бариад байна шүү дээ энэ гадныхан чи ирээд. Тэгээ бид нар тэднийг шүтчихээд бүх юмаа гадныхнаас асуудаг. Өөрсдөө тархи мэдрэлгүй болцсон юм шиг байдаг нэг юм хачин байдал бий болцсон. Энэ маань бид тархины буюу оюуны тусгаар тогтнол алдчихад байгааг харуулж байгаа. Дараа нь энэ засгийн тусгаар тогтнол гэж. Төрийн тусгаар тогтнол гэж хэлж байна. Төр гэд хэдэн хүн байгаад байгаа харагдах юм уг нь. Тэгвэл Монгол улсын эрх ашигын төлөө ямар ч төрийн бодлого байхгүй байгаа нь бидний амьдрал дээр харагддаг. Монголчууд өөрсдийнхөө бие даах амьдрах чадвараараа л явж байна. Бор зүрхээрээ гэж хэлдэг. Өнөөдөр Герман улсад засгийн газар нь ажиллахгүй 3 хоноход валютын хан шууд унж эхэлдэг гэж байгаа. Япон улсад ерөнхий сайд нь ажиллахгүй 3 цаг болоход юмны үн нэмэгч эхэлдэг гэж байгаа. Гэхдээ Монголд тэгэхэд үүрэг гүйцэтгэгч ерөнхий сайдтай хичнээн сар болж исэн түүх байгаа. Тэгэхэд Монголд амьдрал явдгаараа л явж идэг. Хүмүүс амьдралаа залгуулаад явж идэг. Өөрөөр хэлэх юм бол Монгол төрийн бодлого байхгүй ч гэсэн Монгол хүмүүс өөрсдөө амьдрах чадвартай учраас тэрүүгээрээ л явдаг байхгүй. Тийм учраас өнөөдөр Монгол төрийн тусгаар тогтнол гэдэг юм төрийн боловсруулж байгаа бодлого байхгүй.
Өнөөдөр Монголын ард түмэн төрөөс надад тийм мөнгө өгөөдгөөч, ийм үйлдвэр өгөөдгөөч гэж гуйхгүй шүү дээ. Ганцхан миний хийж байгаа юмыг бодлогоороо дэмжиж өгөөч гэд гуйгаад байгаа. Гэтэл бодлого нь байхгүй. Бодлого боловсруулах нэртэй төр байгаа боловч яг үнэндээ бодлого боловсруулдаггүй. Ингээд Монгол төрийн тусгаар тогтнол байхгүй болсон. Тэр битгий хэл нөгөө төрд байдаг төрийн бодлого боловсруулах ёстой хүмүүс нь Монголд ийм 5 төрлийн тусгаар тогтнол байсан юм шүү. Энэ 5 төрлийн тусгаар тогтнол дээр Монгол нийгэм баттай орж ирсэн юм шүү гэдгийг мэдгэчгүй явж байгаа. Тусгаар тогтнол гэдгийг нэг хил хязгаарын бүрэн бүтэн байдал гэж бодоод тэр хилийн цөмрөөд нэг хүн буу бариад орж ирээгүй бол бид тусгаар тогтнолтой байна гэж бодоод. Гэтэл дотроос нь мөнгө санхүүгээр нь гадныхын эзлээд авчлаа одоо. Охид эмсийн эзлээд авчлаа. Оюун тарих шийдвэр гарах төвшөнд нь эзлээд авчиж байна. Энэ бүхэн чинь Монгол тусгаар тогтнол байхгүй байгааг хэлж өгч байгаа. Тэгвэл энэ 90 нийхэм гэдэг бол нэг үгээр л ингээл бүгдийг хэлээд өгсөн. Чи тусгаар тогтнол гэвэл ийм 5 үг байна. Энэ 5 үгний цаана ийм 5 тусгаар тогтнол байна. Энийг л баримтал. Гэхдээ эн чинь бид нар улс нийгмийн хэмжээнд ярьж байгаа ч гэсэн хувь хүн дээр ч гэсэн биднэрт энэ тавал байх ёстой шүү. Гэр орон дээр минь ч гэсэн энэ тавал байх ёстой шүү. Дорж гэдэг хүн бай 5 хүүтэй хантайгаа амьдардаг 7 ам бүлтэй бай. Гэхдээ тэр айлд тэр орон зайн тусгаар тогтнол буюу хашаа хороо байхгүй л яах. Тэр айлд тэр ахуй буюу гэр орон эд материал юм байхгүй л яах. Тэр айлд тэр цусны удамшлын тусгаар тогтнол байхгүй л яах. Тэр айлд тэр оюуны юм нь байхгүй л яах. Тэр айл тэр эцэг нь эцэг шиг байдгүй, их нь их шиг байдгүй бол яах. Хувь хүн дээр ч энэ адилхан. Тэгэхээр энэ 5 тусгаар тогтнол гэдэг бол бидний хаанч үйлчилж идэв. Энэ дээр л аливаа улс үндэстэн. Тэр тусмаа Монгол улс үндэстэн тогтож ирсэн байна. За дараа нь амин их гэж байгаа. Амин их. Энэ Монголын нийгэмд хамаарагдаж оршин тогтнож байгаа эргүүн хүний амин их нь буюу амьдралынх нь их юу байх ёстой юм бэ гэж. 5 зүйл байгаа юм. Нэгдүгээрт нар, хоёрдугаар сар, уучлаарай. Нэгдүгээрт гэгэрэл, хоёрдугаарт боловсрол, гуравдугаарт үнэн, дөрөвдүгээрт тэнгэр, тавдугаарт Чингис гэж. За гэгэрэл гэдэг бол би эхнээс нь явж тайлбарлая. Гэгэрлэхээр манайхан өнөөдөр ууланд суугаад юм уу амьдралаасаа бүх юмнаас тасарч нэг юм тусгаарлагдмал орчин сууж ягаад баахан алгаа хавсраад юм бодохыг ч юм уу бодохгүй ч юм уу суухыг ойлгоод байна. Энэ чинь нөгөө буддийн гүн ухаанд хамгийн дээд түвшинд боловсрцсон дээд төрөлтөн буюу дээд зиндааны лам хуврагуудын бяцлагдаг гэгэрэл төрөгдөг арга. Түүнээс та бид нар шиг өнөөдөр идэх хоолныхоо төлөө, хоногийнхоо хоолны төлөө явж байгаа хүмүүсийн тархинда мэдээлэл хийгээгүй, мэдлэг хийгээгүй хүмүүсийн боловсрдог арга энд биш. Тэгэхээр гэгэрэл гэж юу юм бэ гэхээр гэгэрэл гэдэг өөрөө төгс мэдлэгт хүрэх гэж өгдөөд хэлсэн байна. Төгс мэдлэгт хүрэх гэж. Бид нар сэтгэж бодоод төгс мэдлэгт хүрэх цаг өдий вэ? Тэр тийм төвшөнд бидний оюухан бэлтгэгдээгүй. Харин бид нар өөрийгөө дайчилж, уншиж, сэтгэж, бодож, сурч хөдөлмөрлөж төгс мэдлэгт хүрэх тийм боломж бидний өмнө нээлттэй хүн болгоно юм. Тэгээд над дээр нэг хоёр бяцлаглалын багш ирж ирсэн. Би одоо тэр монголчуудын гэгэрэл номны урдтгал дээр бичсэн байна. Нэг нь 7 жил бяцлаглалын багш хийсэн. Нэг нь 4 жил бяцлаглалын багш хийсэн. Тэгээ бид хоёрт ямар ч үр дүн гарахгүй байна гэж тэр хоёр ирж ирсэн. Тэгээ тэр 7 жил бяцлаглалын багш хийсэн нөхөр болохоор багш хийхээс өмнө 11 жил бяцлагсан байна. Нийт 18 жил бяцлагцсан. Тэгээ та ямар үр дүн хүлээсэн гэсэн чинь. Үгүй одоо яах вэ ингээл зүн бэлэгтэй болох гэсэн юмыг өөрчилж мэддэг ч юм уу. Бас нэг өөрийнхөө амьдралд үр хүүхдтэй болох гэж байгаа юмыг нэг мэддэг ч юм уу, янзалдаг ч юм уу. Тийм юм хүссэн. Одоо ерөөсөө зүн бэлэгтэй болохыг л хүссэн. Тэгээ би хэлсэн л дээ. Та тархиа дайчлахын оронд тэртээ тэргүй өнөөдөр бид нар оюуныхоо потенциалын 7-8% ашиглаж байгаа. Ийм бага ажиллаж байгаа тархийг ажилуулад улам ашиглахын оронд харин та улам амраагаа суугаад байгаа юм чинь яаж эн чинь зүн бэлэгтэй болох юм бэ гэж. Тэгэхээр тэр хүн сая нэгийг ойлгох болтоо тэгээд дараа над руу хоол өгчээсэн би одоо өөр замаар ажиллаж байгаа гэж.
Харин та тэрний оронд их ном унш, баг унт. Энэ оюуныхоо потенциалыг сайн дайчил. Нойрыг сэрж бардаг болохоос унтаж бардаггүй гэж өгдөөцөө агуу үг гэж. Хүн ерөөсөө нойроор өхөдгөө. Хоолоор өхөдгөө гэдгийг өнөөдрийн хүмүүс бол хүлээн зөвшөөрсөн шүү дээ. А нойроор ч бас өхөдгөө. Тийм учраас энэ тархи баг унтаад ахиухан ажилуулад тэгээ олигтойхон ашиглах юм бол та тэр хүссэн үр дүндээ хүрч магадгүй гэж би хэлээд явуулсан ба. Тэр гэгэрл гэдгийг төгс мэдлэгт хүрэх гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй. Та нар энэ 50 цуврал лекц явсны дараа монголчууд бүх салбарт төгс мэдлэгт хүрсэн байсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл гэгэрсэн байсныг ойлгоно. За дараа нь тэр боловсрал гэж. Боловсрал гэгэрл хоёрыг зарим хүмүүс андуурч хийж магадгүй. Бид нь өнөөдөр дэлхийн нийтэд боловсрал гэдгийг зүгээр мэрэгжлийн боловсрал төдийгөр хязгаарлаад мэрэгжлийн боловсрал төдийгөр ойлгуулж шít. Тэгвэл манай өвгдөөд 40 мянган жилийн өмнөөс өөрийн 5 төвшөнд боловсролын тогтолцоог хэрэгжүүлж ирсэн бөгөөд тэр тогтолцоогоор боловсрал гэж юу вэ гэсэн орон зайдаа эзэгнэх үү гэж. Орон зайдаа эзэгнэх үү гэж. Тэгээ хүн байгаа ерөөсөө өөрийнхөө байгаа ямар ч орон зайд эзэгнэхийн тулд ганцхан мэдээлэл хангалттай хүн байна. Ганцхан мэдлэг хангалттай хүн байна. Ганцхан чадвар хангалттай хүн байна. Ганцхан авиас хангалттай хүн байна. Ганцхан урд үе хангалттай хүн байна. Ганцхан мэдрэмж хангалттай хүн байна. Энэ бүхэн чинь агуу цогцолж нэгдэн нийлж бүгдээрээ сая цогцолж иж боловсрал болт юм байна. Тэгэхээр өнөөдрийн дэлхийн нийтийн боловсрал гэж нэрлээд байгаа энэ 12 жилийн тогтолцоотой ерөнхий боловсролын сургууль дараа нь 4 жилийн тогтолцоотой ихтэй сургуулийн энэ юугаар олгоод байгаа энэ боловсрал гэдэг байгаа зүйл чинь зүгээр л хүний амьдралд боловсрох ёстой нийт боловсролын нэг л хэсэг юм байна. Тэгээ өнөөдөр гадаад дотоод яваад ганц нэг дээд сургууль төгсөөд ганц нэг эдийн засаг ч юм уу бизнесийн удирдлага ч юм уу орчуулах ч юм уу хууль янз бүрийн ганцхан мэрэгжлийн боловсрол эзэмшиж ирчээд би боловсролтой хүн гэдээ хаахалцаад байдаг. Тэгээ яг амьдралд гарахаар зэрэг хүнтэй харьцаж чаддгүй. Хүн сэтгэж чаддгүй, бодож чаддгүй. Юмыг мэдэрч чаддгүй. Юмыг төлөвлөж чаддгүй, ингээл гүйцэтгэж чаддгүй. Янз бүрийн асуудал үүсэж шít. Тэгэл ажлын местэн дээр гологдол. Мэргэжлийн өндөр мэдлэг чадвар байгаад идэг. Бусад боловсрол нь байхгүй. Тэгэхээр энэ ганцхан дээд сургууль төгснө гэдэг чинь, 2 дээд сургууль төгснө гэдэг чинь зүгээр л таны энэ амьдралдаа эзэмших ёстой орон зайдаа эзэмших тэр боловсролын зүгээр өчүүхэн нэг хэсэг нь л. Дараа нь үнэн гэж байна. Манай өвгдөөс үннээр явбал өхөр тэргээр туулааг үүснэ гэдэг. Өнөөдөр бүр сансрын 1 2 3 дугаар хурдаар дэлхийг тойроод иргэдэг. Тэгж ярих юм бол бүр дэлхийн татах хүчнээс гараад өөр гарах эрхэсдэр очиод буудаг. Сансрын аялал жуулчлал хөгжсөн ийм хэмжээнд техник технологи хөгжчихлөө. Тэгвэл үннээр явбал энэ сансрын хурдтай хөдөлж байгаа пуужингаас илүү хөдлөх боломж байдаг юм байна. Энийг л өвгдөөс хэлж өгсөн. Өнөөдөр үнэн гэдэг юм байхгүй болчихсон. Би сая энэ 90 нийгмийг анх хэлэхдээ 90 цэвэр нийгэм гэж хэлсэн. Яагаад 90 цэвэр нийгэм гэж байгаа юм хэрэг цэвэр гэдэг үг Монголд маш том ойлголт байсан. Цэвэр гэж юу хэлж байгаа юм гэсэн үнэн шударга ариун гурвын нэгдэл гэж байгаа. Үнэн шударга ариун гурвын нэгдэл гэж. Тэгтэл өнөөдөр биднэрт үнэн байхгүй болцсон байна. Шударга байхгүй болчихсон байна. Ариун байхгүй болчихсон. Тэгэхээр бид нар яаж цэвэр байж чадах юм? Цэвэр байж чадахгүй юм чинь яаж энэ амьдрал маань зүв байх юм? Тэгэхээр амьдралыг тэтгэж хамгийн нэгдүгээр агуу зүйл бол гэгэрл, хоёрдугаарт боловсрол, гуравдугаарт нь үнэн байж шээ. Дөрөвдүгээрх нь тэнгэр гэж байгаа. Тэнгэр. Тэнгэр гэхээр зэрэг манайхан ч одоо нөгөө их буддийн шашин, Христос шашин, янз бүрийн шашны мухар сүх сүүлийн үед их автж байгаа болохоор нөгөө шашных нь агуу гүн ухааныг ойлгохосоо илүү тэнгэр гэхээр зэрэг даалт хүч ид шид гэж ойлгоод нөгөө мухар сүсгтэй хутгаж ойлгоод байна шүү дээ. Тусдаа лекцэн дээр. Би товчхон хэлэхэд чин гэдэг бол Чингис хааны заягдмал нэр биш ээ. Чингис хааны олдмол нэр. Юугаар олж авсан нэрийн гэхээр боловсрал гэгэрл хоёроор олж авсан нэр. Өнөөдөр дорж гэдэг хүнд эцэг их нь заяагаад дорж гэд нэг нэр өгчөж байгаа.
Тэгээ тэр дорж гэдэг нэрийг ямар дорж гэж авч явах урталтаа ямар тодтол хийх нь тэр хүний асуудал. Хэрвээ сайн явбал тэр дорж гэдэг нэрний урталт сайхан л тодтол орж ирнэ. Муу явбал муу тодтол орж ирнэ. Энэ бол заяагдмал нэр. Тэгвэл Чингис гэдэг чинь чин гэдэг нь Чингис хааны боловсрлоороо олж авсан цол. Гис гэдэг нь гэгэрлэр олж авсан цол байгаа. Ингээд Чингис хааны боловсрал гээгэрл хоёроор олж авсан хоёр цол нь нийлээд одоогийн доктор профессор гэдэг шиг хоёр цол нь нийлээд Чингис болсон. Тэгвэл Монголын нийгэмд байгаа бүх эрэг гүрнүүд бүгдээрээ Чингис болохыг хэм хэмжээгээ болгож тогтоогоод тэрний төлөө тэмүүлж ирсэн ба. Бүгдээрээ Чингис болохын төлөө. 13 дугаар зуун түүнээс хойш 14 дугаар зууны хооронд Монголд 3 Чингис төрсөн байна. Нэг нь Тэмүүчин, нөгөөх нь Мөнх хаан, гурав дахь нь Хувлай хаан байна. Энэ Тэнгэр үзлийн 10 онол хамгийн дээд түвшинд боловсрсон хүн Чингис гэж хоёр цолыг авч Чингис болдог. Тэгвэл Монголд энэ хоёр цолыг авсан 3 хүн байдаг нь Тэмүүчин, Мөнх, Хувлай 3 байж байгаа. Тэгэхээр Монголын бүх иргэнүүд энэ Чингисийг авахын төлөө эрхэм болгож ажиллаж ирсэн. За дараа нь тэгэхээр зэрэг та нар ингэж ойлго. Энэ айл хаан 5 тусгаар тогтнол жаяг гэрээ гэсэн ийм эрдэнэтэй ийм юмыг эрдэнэ гэж эрхэмлсэн. Дараа нь орон зайн ахуйн цусны тархины засгийн гэсэн энэ 5 тусгаар тогтнолыг олсон. Ийм тусгаар тогтнолыг олохын төлөө тэмүүлдэг, олсон бол бэхжүүлэхийн төлөө тэмүүлдэг. Тэгээд гэгэрл боловсрол үнэн тэнгэр Чингис гэсэн ийм амьдралын ихтэй. Амьдралын чи их үндэс юу юм гэхээр ийм 5 юмыг амьдралынхаа их үндэс болгодог. Энэ дотор хаанч авилгал гэж байхгүй, өмч хөрөнгө гэж байхгүй, эд мөнгө гэж байна уу? Байхгүй. Дандаа оюунлыгийн хэрэгцээ явж шин. За тэгвэл дараа нь эрчим их гэж байгаа. Эрчим их. Эрчим гэдэг үг одоогийн хэлээр энерги гэсэн үг. Тэгвэл таны энергийн их нь юу байх юм бэ гэдгийг тодорхойлж өгч байгаа. Энергийн их чинь юу байх гэхээр нар, сар, сүү, гэрээ, их засаг гэж байгаа. Нар, сар, сүү, мэдүүл зохихгүй. Мэдүүл зохихгүй, их засаг гэж 5 зүйлийг хэлж байгаа. За нар би ярьдаг. Нар дэлхийн цөм гал гурав яг адилхан. Бүгдээрээ нэмэх цэвнийг ялгаруулдаг. Нэмэх цэвник гэдэг бол эерэг энерги байдаг. Тэгвэл та амьдрахад танд зайлшгүй энерги хэрэгтэй. Тэр энерги юунаас авах юм гэхээр нэгдүгээрт нарнаас авах нь. Нарнаас авсан энерги наран сүлжээндээ буюу энэ мөн чанар оршдог аюулхай аймхаанхаа хүрдэнд хураадаг байгаа монголчууд. Дараа нь сарнаас эрчим хүч авна. Сарнаас эрчим хүч авна. Сарнаас авсан эрчим хүчээ үржихүн хүрдэндээ буюу бэлэг эрхтнийхээ хүрдэнд хураадаг. Үржлийн эрхтэндээ ураадаг гэсэн үг. Нарны эрчим хүч бол хүнийг тэнхээжүүлдэг, тамиржуулдаг эрчим хүч байдаг бол сарны эрчим хүч бол хүний үржлийг хангадаг энерги эрчим хүч ирдэг. Тийм учраас үржлийн хүрдэндээ урааж байгаа. Дараа нь сүү. Сүү болон сүүн их гэж байгаа. Сүү гэдэг бол өөрөө байгалийн бүтээсэн хамгийн сонгодог хүнс. Сүүн дотор энэ байгалаас авч болох бүх эрчим хүч бүгдээрээ агуулгдсан байдаг. Тийм учраас сүүгээр дамжуулж эрчим хүчийг хүн өөрийнхөө дотоод өр зүрхний хүрдэндээ хураадаг. Тийм учраас хүний дотоод энергийн биеийг сүн эс буюу сүнс гэж хэлдэг. Хүний оюун ухааныг мөн чанар гэж хэлдэг. Харин хүний дотоод энергийн биеийг сүнсэн бие буюу сүн эсэн бие гэж хэлдэг. Тийм учраас дотоод энергийн бие саарл өнгөтэй байдаг, сүү шиг. Та нарын бодоод байгаа тэр сүнс гэж ярьдаг зүйл чинь бол энергийн бие. Болохоос биш таны сэтгэдэг долгион ухамсар чинь биш. Тэр далд ертөнцөөс ирдэг зүйл чинь биш. Тэр чинь бол таны нүдэнд тэгж харагдахгүй долгион байдаг. Тэгэхээр энэ мөн чанар сүнсэн бие хоёрын ялгааг ойлгох хэрэгтэй. Тэгвэл сүүгээр дамжуулж авсан эрчим хүчээ дотоод энергийн биедээ буюу сүнсэн биедээ хураадаг. Сүнсэн биеэрээ дамжуулж гадаад аураандаа шилжүүлдэг. Ингэж яаж та энергийн хувьд бүрэн тогтолцоотой явдаг. За гурав дахь нь бол
Мэдвэл зохихоо гэж. Мэдвэл зохихоо гэдэг бол мэдлэг. Орчин үеийн хэллэгээр бол мэдлэг. Мэдлэгтэй байжээж сая хүний эрчим ихсдэг. Мэдлэгтэй байхын тулд хүний тархи ажиллана. Тархи ажиллана гэдэг чинь тархинд чинь гаднаас ороод ирсэн мэдээллийг цахилгаан соронзон эргэлтээр зөв эргэлтээр мэдлэгийг боловсруулж эренбэлдэг тархи. Хэрвээ энэ зүүн тархин дотор тийм цахилгаан соронзон эргэлт хийгддэггүй бол хүний мэдлэг зүгээр л энэ тархины гавал дотор энэ тэндгүү тархаа бодрохоо байрлана. Тэгээд ямар ч эмх цэгцэнд орохгүй. Эмх цэгцэнд орохгүй учраас гаднаас мэдээлэл ирэхэд хариу үйлдэл үзүүлж чадахгүй. Шийдвэр гаргаж чадахгүй. Юмыг логик хүндстэй сэтгэж бодож чадахгүй. Тэр цэгцэлдэг зөв эргэлтийн нөлөөгөөр хүний тархинд орсон бүх мэдээлэл эренблэгдэж идэг. Эренблэгдсэн учраас хүн шийдвэрийг гаргах чадвартай болдог. Эренблэгдсэн учраас хүн ирсэн үйлдэлд хариу үйлдэл үзүүлэх чадвартай болдог. Тэгэхээр мэдвэл зохихоо гэдэг бол тарих ажиллана гэдэг бол таны эрчим энерги ихсэн гэсэн үг. Би хэлдэг хүн бол зөвхөн энергийг авагч биш. Харин энергийг үйлдвэрлээд гаргагч. Өөрөө энерги үйлдвэрлэж чадахгүй болохоор бусад юмнаас энерги авах гал манайхан чинь аливаа нэг сайн энергитэй хүнтэй ойртоод авъя, нэг гар хүрээд авъя, нэг тэгээд авъя, энэ энергитэй газар дээр очиод нэг хөрөөгөөд авъя гэд. Тэгээд тэр хамрын хэд метр очсон, хамаг хувцас тайлцсан шорон дээр өнхөрч явах юм. Уг нь бол та тэгэх ямар шаардлага байхгүй. Таны тарих сайн ажиллаж байгаа юм бол та өөрөө бүх энергиээр өөрийгөө хангаа байж хэвээр. Өөрийгөө хангаа зогсохгүй та илүүдл энерги бусдад өгөх чадвартай. Гэтэл өөрөө нөгөө тархиа ажилуулахаа байсан учраас энерги үйлдвэрлэж чадахгүй байнгын энергийн дутагдалт. Дутагдлаас гадна бүх энерги нь сүрэг энерги болчихсон. Тэгэл гаднаас энерги хайгаал тэмтчихэд байгаа юм байна. Энергийн төв хайжгүйгээл, сайн энергитэй хүн хайжгүйгээл. Тэгэхээр ингэх ямар шаардлага байхгүй. Та өөрөө л мэдвэл зохихгүй буюу мэдлэг эзэмшээд явж байгаа тархиа ажилуулж байгаа тохиолдолд танаас өөрөөс чинь энерги асар ихээр үйлдвэрлэгдээд гарч байгаа. Дараа нь их засаг гэж. Их засаг гэхээр нэг том төрийн аппарат битгий бод. Энэ засаг гэдэг үг чи юу гэсэн үг юм гэхээр ерөөсөө л улс нийгмийн доторх муу муухай болгоныг засаж сайн сайхан болох тогтолцоог л засаг гэж хэлж байгаа. Харин их засаг гэдэг нь юу гэхээр энэ том бүр улс гэрийн хэмжээний том асуудлыг ярьж байгаа. Засаг бол хүн болгонд байгаа. Би өөртөө засаг. Төрийн тэргүүн гэртээ өрх гэртээ засаг. Ерөнхийлөгч хаан бол улс гэртээ засаг. Тэгвэл энэ засахын ухаан Монгол хүн болгон эзэмших ёстой. Тийм учраас энэ шаардлагыг бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг үгээр л хэлж байгаа. Чи бүх юмыг засаж чадна. Чи бүгдийг засах ёстой гэдэг даалгавар. Нийгмээс чамд өгж байгаа даалгавар. Тэгвэл ийм таван юмнаас л хүн энергийг авдаг биш. Гэхдээ нэрээ манай энэ Монгол улсын байгаа өнөөдөр энэ утаа, уйняар, энэ хор мор, энэ янз бүрийн хүчин гэмт хэрэг, энэ янз бүрийн эмчлэгдэшгүй өвчнүүд, энэ ажилгүйдэл, энэ орлогогүйдэл, энэ ядуу зүдүү байдал энэ болгон засагдаад сайн сайхан болчих юм бол бид нар ямар их энергитэй байх болов? Хизээж муу юм бодохгүй, шаналлахгүй, тарчлахгүй, муу юмд давтаж стресст орохгүй. Гэхдээ ингээд ирэхээр чинь бидний энерги аяндаа засраад ирдэг юм байгаа юм шүү дээ. Дандаа сайн сайхан инээсэн, гэрэлтсэн, бүтсэн, өөдрөг болсон, амжилтанд хүрсэн, сайхан мэдээ сонсоо, сайхан орчинд амьдраад ирэхээр бидний чинь энерги аяндаа цэгцэрж сайн сайхан болдго юм байгаа юм. Тэгэхээр монголчуудын энерги бүтээжсэн 5 зүйл өрдөл энэ байж байгаа. Энүүгээр та өөрөө энерги бүтээгч болохоос ш ерөөсөө гаднаас энерги авахч биш та. За дараа нь 5 дахь тэр том нийгэм нь юу гэж нэхэр үнэн гэж байгаа юм. Үнэн гэсэн юм нийгэм байж байгаа, нийтээрээ баримталдаг. За өөрөөр хэлэх юм бол үнний хувьд ямар одоо хэм хэмжээг баримтлах вэ гэсэн үг. За баримтлах нэгдүгээр хэм хэмжээ бол чин үнэн. Дараа нь чуу үнэн. Тэгээд алтан үнэн. Тэгээд их үнэн. Тэгээд цоо үнэн гэж. Тэгтэл одоо өнөөдөр биднэрт өөрсдөө үнэн гэдэг юмыг ойлгохгүй болчихсон. Тэгтлээ молгуурчихсан бидэнд бол энэ чин үнэн, чуу үнэн, алтан үнэн, их үнэн, цоо үнэн гэж юу юм гэдэг бол үнэхээр сонирхолтой санагдаж байна. Чин үнэн гэдэг бол энэ орчлон ертөнцид байгаа бүхнийг үнэн гэж байгаа юм. Байгаа бүхнийг үнэн гэж байгаа.
Тэгвэл одоо буддийн гүн ухаан биднэрт юуг сургадаг вэхээр үхэл төрөх хоёр л үнэн бусд нь бүгд худлаа гэж сургаж байгаа шин. Тэгэхээр байгаа бүхнийг худлаа гэж итгэсэн, худлаа гэж ойлгосон хүн юунд итгэх юм? Юунд ч итгэхгүй. Юунд ч итгэхгүй учраас нөгөө ёс суртахуунтай байдал байхгүй болчиход байгаа шин. Энэ худлаа да худлаа. Тэгээ итгэхгүй юм чинь тэншээ хараад шал өөр үлдэх юм. Ингээд хүний амьдрах эрчим хүчийг, амьдрах итгэл үнэмшлийг бууруулад байгаа байхгүй. Дараа нь чуу үнэн гэж. Орчлон хорвоод байгаа бүхэн хувирч өөрчлөгддөг үнэн. Хувирч өөрчлөгддөг нь үнэн. Үүнийг чуу үнэн гэж. Орчлон хорвоод байгаа бүхэн хувирч өөрчлөгддөг үннийг чуу үнэн гэж хэлж байгаа. Алтан үнэн гэж. Алтан үнэн гэж. Энэ орчлон хорвоод байгаа бүхэн үнэн, бас байгаа бүхэн хувирч өөрчлөгддөг чуу үнэн, энэ чин чуу хоёр үнэн хүний амьдрал дээр хэрэгждгийг алтан үнэн гэж хэлж байгаа.